Өөрөнгөө утас оруулсан энэ хэсгээ ингээд зангидаад өгчнө. За би одоо малгайны орой хэсэг рүүгээ явж чинь дөгч чинь. Тэгэхээр одоо эндээс эхлээд хасалтаа хийгээд эхлэе. Хасалтаа хийгээд энэ хугацааныхон тоог багасгаад тэгээд хумхад амар болно. За тэгээ хасалтаа хийхдээ одоо нөгөө наадлаас дандаа pearl буюу ар нэхээсээрээ нэхэх энэ хэсгтэрээ хасалтаа хийгээ явчихна. За хасалтаа хийхдээ хамгийн ихний гогцоо сулгаж байгаа. 2 гогцоо яваад 2-ыг 1 болгоод 2 гогцоо яваад 2-ыг 1 болгоод хасна гэсэн үг. За ингээд 1 2 гогцоо яваад дараачийн 2 гогцоог цогтно нэхнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 2 гогцоогоо 1 болгоод хасж гин гэсэн үг. За тэгээд 1 2 дараачийн 2-ыг цогтно нэхлээ. 1 2 За ингэж явсараад энийг нэг дуусгаад за зөвхөн энэ нэгнэн дээр хасалтаа хийгээд артлын энэ хэсэгтээ хасалт хийхгүй явна гэсэн үг. За ингээд дараачийн нэгнэндээ эргээд уулзъя ингэж явсараад. За ингээд энэ нэгнэндээ 2 гогцоо яваад 2-ыг 1 болгоод 2 гогцоо яваад 2-ыг 1 болгоод хасалтаа хийжлээ. Одоо арын игнэгээ яг л нөгөө хуучин шигэ явна гэсэн үг. За одоо ингээ харахаар энэ тавгар нь сайн харагдчихэв нүг. Энэ тавгараар эхэлж байгаа учраас энэ тавгар хийний дээдлэлт 3-ыг цогтно нэхгүй гэсэн үг. За одоо яг гэвэл 1 гогцоондоо өнгөн нэхээс явлаа. Ар нэхээс явлаа. Өнгөн нэхээс. Дараагийн 3-ыг цогт. За яг л нөгөө тавгар хийнийхаа энэ артлын хэсгийг яаж нэгтгэв тэгэл нэхнэ гэсэн үг. За knit stitch, pearl stitch, knit stitch, pearl 3 together. За ингэж яваад дараагийн игнэнд дахиад хасалтаа юм гэсэн үг. Яг л адилхан 2 гогцоо яваад 2-ыг цогтно нэхэд 2-ыг яваад 2-ыг цогтно нэхэд тэгээд хасалтаа юм гэсэн үг. Ер нь бол одоо нөгөө энэ тавгар хэмээн хасалт хийж байгаа учраас нөгөө ингэ өөрчлөгднө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тавгарын дээр тавгарч таарч магаад яагаад гэвэл энэ хасалт хийж байгаа болохоор тэрэнд нэг анхаарлаа төвлөрүүлэх шаардлагагүй. Ерөнхийдөө ингэж харж агаад одоо яг энэ тавгар хийний хамгийн ихэндээ таарч ивэл нөгөө 1 гогцоондоо 3 болгоод тэрийг ингээ өөртөө харж байгаа тохируулаа авч тий. 3-ыг 1 болгоод тэгээ дараагийнхт нь 1 гээд явчих. 3-ыг 1 болгоод эхэлчихье. Хар өөхөх утас болохоор угаасаа хийн тийм тод бас харагдахгүй байна. За 1 гогцоондоо өнгөн нэхээс, ар нэхээс, өнгөн нэхээс цогтно нэхлээ. Дараагийн 3-ыг цогтно нэхлээ. За мөн адил ингэж яваад игнээд устал явнаа. За одоо ингээ хасалтаа эхлээд явж техник энэ тавгар хэмээн би энэ шар улаантай адилхан 7 игнээ явж дуусгая гэж бодож байгаа. 1 2 3 4 одоо 4 явчлаа. Цаана дахиад 3 удаа хасалт хийж таарах нь тий. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө толгооны оройд малгайгаа ингэж барьж үзэж хагаад тэгээ за одоо хаах болчлоо гэвэл хааж болно. Арай болоогүй ингээд гэх юм бол мөн за энэ одоо арай л хумхад арай л их гогцоо харагдчихээн. Тийм болохоор дахин хасалтаа хий. За мөн адил 2 яваад 2-ыг хаслаа. 2-ыг 1 боллоо. 2 яваад
2-ыг нэг болголоо. 2 яваад 2-ыг нэг болголоо. За ингээд явсаар хагаад би нийт 1 2 3 4 дахиад 3 тогуур хий гартал игнэгээ дуустал хасалтаа хийгээд яг л энэ зарчмаар явчих. Тэгээд төгсгөлд нь уулзъя. За би хасалтаа хийж явсаар хагаад оройн хэсэгт маань сүүлд нь 29 юм гогцолцсон байна. Одоо ингээд хаахад яг боломж юм байгаа байхгүй юу? Тэгээд ч би хөх хөнгийнхаа энэ тавгарыг шар улаан хоёртойгоо адилхан 1 2 7 өгнө 1 2 3 4 5 6 7 юм бондгор хий явж иж тэгээд ингээд одоо хаахад яг ингээд болж байгаа байхгүй. За одоо ингээд толгойнхоо оройн хэсэгт энэ хэсгийг хаахтаа яах вэ гэхээр тэр би энэ сул уцаа бүх энэ гогцоон дундуура явуулаад нөгөө уцаа татна гэсэн үг. За тэхийн тулд энэ уцаа ингэж гогцоогоо ингэж уртхан шиг татчихад тэгээд энэ уцаа ингээд татаж яваад өгнө гэсэн үг. За ойлгомжтой байна уу? Ерөөсөө энэ гогцоондоо энэ сул уцаа хийгээд ингээд татаж яваад байна гэсэн үг. Арай ойрхоноос ингэ харуулдаг. Энэ гогцоондоо зүгээгээ сул уцаа татаж гаргаж ирлээ. Гогцоогоо зүүнээсээ суглаад энэ сул уцаа татнаа гэсэн үг. За би хамгийн сүүлийн 3 гогцоон дээр ирсэн байна. Тэгээд энэ уцаа мөн сул уцаа шууд хоёулангийн ингээд игээд авчвал амар юм биш. Би сая өөрөө сая л асуучих юм боллоо. Ингээд тэгж нэгээр нь татчих яхаар шууд ингээ хоёулангийн татаад. За одоо ингээд энэ утас маань энэ бол бүх гогцооныхон голоор явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ аль утас нь энэ үзүүр маань аль вэ гэдгээ мэдчихнэ. Тэгэхээр хоёр утасныхаа нэгийг татаж үцхээр угаасаа энэ үзүүр аваад за ингээ нэгийг татахаар энэ маань ингээ сул явж. За тэгээд нэлээд уртыг ингээд урт утас ингэж татчихагаад энэ уцаа таслана. Яах вэ гэхлээр энэ илүү уцаараа энэ малгайгаа холбохдоо ингээд доошоо хэрэглээ явчихна гэсэн үг. Одоо энэ хэсэгтээ нэлээд урт утас үлдээгээд тэгээд за ингээд уцаа тасчихна. За одоо ингээд энэ сул уцаа зүг болж татахгүй бол за ингээд энэ сул уцаа татлаа. За ингээд малгайны орой маань ингээ хомигдчихээн гэсэн үг. За одоо яах вэ гэхээр та бүхэн зүгээр юм ойдог уцаа зүгээрч болно. Эсвэл дэгээ зүгээрч болно. Ингээ энэ малгайгаа холбоод энэ хүртэл нь холбоно гэсэн үг.
За би энэ удаа юм дэгээ зүгээр энэ холбох гэж байна. За тэгээд энэ хамгийн ихний энэ гогцоондоо дэгээ зүгээ уулжаад нуцаа татаад гаргаад ирчихнэ. За тэгээд ингээд чангалаад нөгөө орой маань ингээд татагдаж байгаа гэсэн үг шүү дээ. За одоо үгээрээ холбоод явчихна. Оройгоо сайн татж чангалж аваад нүх гарахгүй тулд тий. За тэнгүүтээ энүүгээр ингээд дараагийн хоёр одоо ингээд харж байгаа бол яг ийм хонио холбоо гэрмгнүүд үүссэн байгаа. Тэрнлүүгээ энэ уцаа оруулаад ингээд байвч. За энэ хар хүүх уцлахаар сайн нарийн харагдахгүй гэж магад. За ингээд холбосон хэсэгт болохоор яг ингээд хүүх уц нь ялгараа харагдаад байгаа. Тэгэхээр би энэ хүүх уцаа хүүх хэсэгт нь холбоод улаан дээр нь улаан хэсэг дээр нь холбоо явчих. Тэгэхгүй бол энэ ингээд нөгөө талдаа уцсны ялгаа нь харагдаад байгаа. За энэ хүртэл би хүүх уцаараа нэгчээд за хэрв та бүх малгайгаа дан ганц сул дан өнгөөр нэгж байгаа бол тэр чинь бол ялгарч харагдахгүй шүү дээ тий. За би ингээ хүүх уцаа энд дуусгаад одоо улаан нарын хэсэгт нь холбоо явчих. За би энэ түрүүний хоёр нөгөө юу залгаас хэсгийн улааныг одоо холбох улаан уцсныхаа үзүүртэй ингээ зангидаж холбоод тэгээд за ингээд хоёр эрмэгийн хонио холбоонд зүгөө углаад за ингээ гаргад. За одоо энэ улаан уцаа энд нь тастаад. За одоо шар хэсэгт нь би шар өнгийн уцаар бараг энэ шар уц үрчих юм шиг байна. Энэ удаа энэ уц шар уц нь жоохон богинохон байгаа учраас шууд ингээд холбоо авч татаж гаргаж ирлээ. За энэ шар уц маань чүүтэй адил хүрлээ. Тэгээд энэ үзүүр хэсэгт нь ирэхээр энэ нөгөө бүр анх хэлж исэн сул үзүүр уц шүү дээ. Тэр үгээрээ ингээд холбоод за ингээд яг энэ заг хэсгийг ингэж холбоод тэгээд энийгээ зангидчихъя. За ингээл малгай маань бэлэн боллоо. Би одоо энэ малгаанда нэг бол бэлэн хиймэл нөгөө үстэй пом буюу бөмбөлгүүд байдаг шүү дээ.
өстэй тийм бөмбөлөг эсвэл энэ 3 утсаа нийлүүлж аваад мөн бөмбөлөг цацаг бишээ бөмбөлөг хийж үзье гэж бодож байна. Тэгээ орой дээр нь хатъя. За ингээ олбочдөг байгаа. За энэ сул утаснуудаа мөн бас зангидаад. За би пом хийх гэж байна. Тэгээд миний YouTube сувг дээр өмнө нь пом яаж хийх тухай тусдаа нэг видео байгаа. Тэгээд тэр видеоны холбоосыг би энэ доод тайлбар хэсэгт оруулчихна. Тийшээ ороод үзээрэй. Би болохоор энэ удаа юм бэлэн тэр пом хийх заавар дээр болохоор нэг картон цаас хайчилж байгаа хийсэн ба. За би энэ удаа юм бэлэн пом хийдэг. Энэ зүйл хэрэглэх гэж байна. За тэгээд 1 2 3 4 5 6 7 8 яда энэ хальтаа энэ хальтаа я буду писать.